Нийгэм хөгжиж даяаршихын хэрээр хүмүүс хоорондын харилцаа багасж, стресс, уур бухимдал өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Тэгвэл сэтгэлээ амар амгалан байлгах нь хөгжиж буй энэ нийгмийн хамгийн чухал зүйл гэдгийг лам нарын зүгээс хэлж байна. 2022 оны байдлаар 8 хүн тутмын нэг нь сэтгцийн ямар нэгэн эмгэгийн тулгамдсан асуудалтай гэсэн үр дүн гарчээ. Шалтгаан нөхцөлийн хувьд өөр байгаач сэтгцийн эрүүл мэндэд анхаарч стресс бухимдлаа тайлж байх нь хамгийн чухал юм а. Харин иргэдийн хувьд хэрхэн уур уцаараа дарж сэтгэлийн амар амгалан олдог тал дээр дараах хариултыг өглөө. Бодлоо ажиглаад энэ бол зүгээр л бодол шүү дээ. Энэ бол бодолтой би умбаад байгаа юм байна гэсэн ийм бодлыг өөрөө ингэж дүгнээд тэгээд тэр бодлоосаа гарахыг ангижрахыг хүсдэг. Ер нь болж илэг бол стрессгүй байх талыг л боддог шүү дээ би. Тайван амгалан өөрийгөө сайхан тайвшруулад одоо майн мэгзэм унших ч юм уу тийм. Дотроо яг 3 тоолол амьсгалал ажиллахыг хичээдэг тийм. Хүн бүр өөрийн сэтгэлээ амар амгалан байлгахын тулд төрөл бүрийн арга хэрэгэлдэгэ хэлж байна. Тэгвэл буддын шашны зүгээс сэтгэлийн амар амгаланг хэрхэн бий болгох тал дээр дараах хариултыг өглөө. Дэлхийн нийтээр сэтгэлийн эрүүл мэнд тун чухал байна гэж яригдсан. Мөн дэлхийн нийтээр хамгийн сүүлийн үеийн эрдэмтдийн энэ сэтгэл санаа унах гутахын эсрэг шинжлэх ухаан өндөр үр дүнтэйг нь батлаад байгаа эмчилгээ болвол буддийн ишний бясалгалыг авч ашиглаж байгаа. Буддийн ишний төвлөрлийн бясалгалыг, буддийн ишний санамсрын бясалгалыг, буддийн ишний инэрл нэгүслийн бясалгалыг авч ашиглах байгаа зэрэг энэ сэтгэл санаа унах гутрах нь хэд дахин буурч байна. Тэрч битээ сэтгэл санаад өдөөгүй бидний физик энэ махан биений эрүүл мэндэд зүрх судасны үйл ажиллагаанд, хоол боловсруулах үйл ажиллагаанд эргээр нөлөөлж байгааг 7 судалгаанууд харуулдаг юм л. Мөн аз жаргал гэдэг бол сэтгэлийн амар амгалан хэмээн Бурхны номд зааж өгчээ. Тиймээс иргэн та өөрийн аз жаргалаа өөрөө бий болгож аливаа зүйлд уурлаж бухимдалгүй тайван хүлээцтэй хандах нь хамгийн ихний алхам болох юм а. Цаашлаад өөртөө чөлөөт цаг гаргаж дуртай зүйлийг хийснээр стресс бухимдлын түвшинг эрс буулгах боломжтой.